one downhill. Terry getting ahead. Oh, what a highlight! Захурал хэн бутагийн залуу минь чи хурдааны бодол хүслээ тодорхой зориг болгон урдахи түүний хойноос туталчи түрүүж хүрхээр хурдалчи түргэн шуурхай хүний тухай сонсоод суухан бүрдэлхи Сана самба хоёроо сайтар тааруулж гатахи сарвайсан юмаа ухасаа чи дутах батаби тэгтэйгээ яах билээ чадахгүйгээ суух юм уу чагчигчид чи компьютерийн ардуулаа нүрээ нуух юм уу оргилийнхоо баракара дуутай билээс буух юм уу алуу яах вэ дүүмин хоо олон хүмүүс хэлдэг яруу дарам гэдэг тэгвэл миний хүмүүс хүтийг тисэд гарам гэдэг тэдний толгоос ирэх чирэг гачирэг Let me step back and kiss myself. Oh, yeah. Gotta take a shot. 2 seconds. Step back jumper. Got it! On the side of the court. Memphis by 2. Clippers call for time. Сайн байцгаана үзэгчдээ NBA Talk нэвтрүүлгийн энэ улирлын 4-р дугаар буюу 2017 оны 4-р дугаар та бүхэнд хүрэх гэж байна. Нэвтрүүлэг маань уламжлалсаар Start Leads-ийн студиэс хүрдэг. За 4 хүн хөтэлдэг болоод энэ улирлаас эхлээд 4 хүн хөтэлж эхэлж байгаа. Эрдэнэ Баясгалан Эдэр Уган Rapper G гэдэг өнөөдрийн зочин хөтлөгч гэдэг. Энэ улирлаас 4 хүн гэж би ч ихтэй зөвхөн өнөдөр л тийм ээ тийм. Тийм ёо баярлалаа. Шууд тулгаа ичиж байгаа болов уу? 50 л та. За 50 ширээ. За нэвтрүүлэгт маань ярих зүйл их байгаа учраас нушаад яах вэ? G бол Чикагогийн фэн. Тэрийг асуугаад яах вэ? Та ямар багийг дэмждэг вэ гэж ярилцлага эхлэвэл амар тэнэг болт ингэ сайн нэг хүн хэлсэн байсан. За тэр яах вэ? Энэ 7 хоногт шуугаас нэг том солилцоо үзэгчдийн үзэж байгаагаар бол өнгөрсөн 7 хоногт нэг шуугаас нь солилцоо болсон. Cleveland Cavaliers Kyle Korver гэдэг тоглогчийг SAP гэдээ бүр маш гоё зүйл их хийчлээ. Kyle Korver-ийн солилцоо яг юунаас үүдэлтэй болчоо гэдгээс яриага эхлээд хүү хэвлээ. Яагаад Атланта энэ хүнийг явуулахар болчихв? Удахгүй жилөө тагд болно. Энэ л дуусаад. Энэ л дуусаад. Тийм учраас хоосон алдахгүй бол дээрэс нь нөгөө нэг 60 жил хүрсэн баг шүү дээ уг нь Атланта чинь. Одоо хэдэн жилийн өмнө юм дээ тий. Тэгээд энэ бага ерөөс Ал Хорфордыг явуулсан, JFT-ийг явуулаад бүгдийг задлж байгаа учраас удахгүй нөгөө Пол Милсэпи асуудал руу орох л байх л та. Тийм учраас хоосон алдахыг хүссэнгөө. Энийг болохоор үзэгч фэнүүд болохоор нэг ойлгодог үү те нөгөө цаатлын дээр бизнесийн зүйлийг ойлгодог учраас ямар утгагүй солилцоо гэдэг. Цаанаа энэ бол Атлантад ашигтай солилцоо боллоо. Яг бол 2019 оны драфтын ихний төргийг авсан. А тэр солилцоонд орсон Майк Данливи эдгээр бол хамаалаггүй. Тэд нар бол зүгээр нэг тийм нөөрэг бан цалаагаад хэдэн минутад тоглол гараад байж болов. Тэгэхээр Атлантад аягүй хэрэгтэй солилцоо шүү. За жи Cleveland Cavaliers гэдэг баг өнгөрсөн жилийн авраг баг тийм үү? Авраг багтаар Kyle Korver ямар шидэгч вүлээ? Чамаа ингэж л та нэг одоо юу гэдэг нь шууд энэ сакс мэддэг хүн гэдэг утгаарч асуугаа явчих. Тэрнээс одоо rapper гэдэг би яг хугацаанд сакс тавьж идэх үү? Би та rapper гэдэг юм. Би яг сакс мэддэг хүн бас биш те. Саксны талаар амар муу мэднэ. Үгүй зүгээр 2K тоглодог. За бүр 2K тоглох гэж яг болж байна. 2K тоглож байгаад ингэж байгаа хгүй. Угаасаа апдейт хийгдээд Korver ороод ирсэн байлээ. Гэхдээ Cleveland асуудал байлээ 2K тоглож байхад. Тийм. Холбогчийн асуудал. За. Холбогчийн асуудал л. Ерөөсө Сэлгэний холбогчоор нэг бол Шампарт гарч байгаа. Тоглож байхад ч тоглоомн дээр. Нэг бол хэн байлаа? Биш K Filter. Фильтр гарч байгаа. Фильтр өө. Энэ дээр бол тоглоомн дээр бол амар асуудалтай байлээ энэ бол. Нэгс. За холбогчийн талаар бас удахгүй ярилцсан. Баясаа LeBron одоо орчин үеийн сакс мөнгөч юу гэсэн бэхээр одоо хардны яг төгс утгаар нь үзүүлжтэй. Нэг хүн ороод дөрвөн талд нь шидэгч зогсчдаг. Хьюстон одоо бүр энэ үедээ арай динд чинь тэр хөлбөр. Яг LeBron ч тэгтэл нэг эсрэг ямар том давуу талтай байлаа. Даблдаад ирэхэд дөрвөн талд нь шидэгч байна. Kyle Korver карьерийнхаа хувьд 43% шиддэг хүн авчирчхаар чинь Cleveland-ийн нөгөө орчин үеийн сакс мөнгөд үзүүлж байгаа Cleveland-ийн өрнөлөө бүр их болох гэдэг. Энэ авраг авахд хэр одоо юу гэдэг ямар алхам болсон? Ураг шаяа хаашаа. Каосын солилцоог хийснээр бол урагшилжин гэж болж миний хувьд бол бодож байна. Тэгээд зарим үзэгчд маань бас J.R. Smith эргэж гимплээс эргэж ирэхээр Kyle Korver солилцоонд сэлгээн цугаад талбайд гарах минут нь багасаад ер нь таарахын байна гэж яриад байгаа. Миний хувьд бол үнэхээр энэ үйлдлийн хамгийн том эхний нүүдлийг бол хийчих шиг боллоо. Мэдээж бүх одын тоглолтын завсарлагын дараагаас солилцооны цагааг тэр хүртэл бас багууд ямар өөр өөрчлөлт хийх нь
яг одоогийн байдлаар гарсан солилцоо 8-ны үед бол хамгийн том өөрчлөлтийг бол хийжлээ гэж бодож байна. Тэгээд Кайл Корвер ирснээр LeBron бас давуу тал үүсэн сая чиний хэлсэнчлэн. Нэг эсрэг нэг тоглолтод LeBron-ыг нэг л хүн хамгаалт давхар хамгаалт ирэх бас шансгүй болно шүү дээ. Яг бол нөгөөдөлт нь дөрөв шидэж гараад ирж байгаа. Fry гараад ирж байгаа. Лав гараад ирнэ. Тэгээд Корвер гараад тэгээд магадгүй Jairson ч юм уу Irving ч юм уу. Ингээд дөрвөн тоглолч төрчвөл LeBron-ыг нэг эсрэг нэг хаагаас өөр аргагүй болно. Тэгэхээр энэ мэдээж Cavaliers маш том давуу тал үүснэ. Яг бол LeBron өнөө цагийн дэлхийн одоо хамгийн шилэгссэн мөнгөч. Яг нь нэг эсрэг тоглолтонд Durant Harden-аас илүү бичиж магадгүй л дээ. Гэтэ LeBron бие хүчний хувьд яг өөрийнх нь барил хамгаалж байгаа тоглолчид бол LeBron-ыг зогсооход бол үнэхээр аргагүй юм. Зогсоох аргагүй юм да. За бүгдээ тоглолтын эхлэл рүү орё л да. Тоглолт эхлэлээ Cleveland Cavaliers Tyronn Lue дасгалжуулагч ингээл Kyle Korver сэлгэнээс тоглуулна гэж хэлчихэ. Миний бодлоор J.R. Smith-ийг байхгүй юм чи гараанд гаргаад эхлүүлээд ингээд эхнээс эхлээ явуул яад юм бол гэж бодсон байхгүй. Аль нь ашигтай юм бэл? Бон Tyronn Lue юу? Энд ялт нэг юм яриад энэ ярих уу? Баажгаас болоод. Ер нь бол яг тэр заавал сэлгэнээс мэдээж шин тоглолт шууд ирж байгаа шууд гараад байхад тусж байгаа магадгүй хугацаа шаардлагатай л хэцүүлтэй тий. Хэцүү шүү дээ. J.R. Smith өмнө анх Платиг байх үучин J.R. Smith-ийг Шумпорт хоёрыг аваад байжгаад Шумпорт нь гараа юмаа гэжсэн чинь Шумпорт гимтээд J.R. Smith яг тэр гимтэлтэй хугацаанд нь гарааны ирэхээ баталгаажуулсан. Тэгээ тэр чигээр хадгалагтай авсан. Одоо магадгүй хин J.R.-ыг ирэхээс өмнө Korver сэлгэнээс тогложоод нэг гараанд гарч үзээд үнэхээр сайн болдгоо тэр чигээр гараа явах ч юм уу. Тийм боломж бол байгаа. Энд нэг зүйлийг бас хүмүүс ойлгохгүй эсвэл ярихгүй өнгөрөх эсвэл бүр марчаад ах шиг байна. Энэ цагаан нөхөр чинь IQ өндөртэй тоглогч шүү. Маш IQ маш өндөртэй. Дээрээс нь өөрөө хамгаалтан дээр сайн нөхөр шүү. Самраас авдаггүй зөвхөн 3 шиддэг нэг тийм цагаан нөхдөд байдаг шүү дээ. Тийм нөхөр ерөөсөө биш. Кайч шүүд хийдэг. Зөвхөн кайч шүүд хийдэг нөхөр ерөөсөө биш. Энэ нөхөр чинь. Тийм учраас All-Star-д орж ирсэн мэт Кайл Корвер чи яалаа. Нэг оронгоо алдж ирсэн. Айгүй нөхчсэн санагдаж шүү дээ. Нэг удаа чинь Атлантад байхдаа. Тэгэхээр LeBron James-ийн орсон шүү дээ. Дөрөв орсон шүү. Тий. Atlanta Hawks дээр байх дээр нэг ялгаатай юм чи одоо LeBron James-ээр дабл тим очно байсан. Бүр асуудалгүй очно. Хинч ямар хоруу дээр ямар тоглож LeBron James нэг эсрэг нэг шахаад хамгаалч гэж хийж байхгүй. Тэгэхээр Korver дээрөөсөө ганцхан ажил үлдчихэж байгаа. Тэр цэг дээрээ зогсож ирсэн бөмбөгийг аваа шидчихэ гэж байгаа юм. За давуу тал дээр нэг зүйл нэг үгээр LeBron James ходын зан шидэлт рүү өгсөн ассистаараа бүх цаг үеийн 2 дурдаг гэсэн статистик явж байгаа шүү дээ. За энэ бол маш том давуу тал байна. Онцгой нэг зүйл нь асуудал юу болж болох вэ гэвэл Korver гэдэг тоглогч чинь хөдөлгөөнтэй шиддэг тоглогч. Зогсож байгаа шиддэг биш. Хурдан гүйжээр хурдан тоглоом шилжиж ягаад бөмбөгөө авангуудаа яг юу гэдэг тэр ирч хүчээрээ дээш үсрээ шиддэг тоглож болохоос биш. Реалн ч гэдэг юм уу одоо хин эднэр шиг яг зогсож байгаа байдлаас ховоосон зүйлстэй шиддэг тоглож сайхан биш юм. Тэгэхээр энэ зүйлийг л жоохон өөрчлөөд Kyle Korver зүгээр ирсэн тэр бөмбөгийг л аваад хий. Тэр хүний одоо карьерийн турш нөгөө 40 хэдэн өвтэй гэлээ хийсэн ажиллаа л хийгээд болоо. Тэгээ би энэ та нар айгуу тийм ерөнхий айгуу тийм гоё яриад байна л да. Би ерөөс энэ солилцоог хараад юу гэж бодсон бэ гэхээр Cleveland Cavaliers авраг авахд 10% ойртчихлоо гэж харсан. Өмнө нь одоо хэдэн өв байсан юм магадгүй маш өндөр өвтэй байсан бол 10% ойртчихсон одоо. Одоо юу болж байгааг үл одоо нөгөө юу гэдэг тоглоом байдаг шүү дээ. Нэгийн унгангууд бүгд ундад тоглоом байдаг шүү дээ. Домино зүйлүү те. Доминоз гэдэг бүгд унцдаг тоглоом. Мэдгүй баагүй ч гэж байдаг шүү дээ. Тэр айгүй тийм эртний тоглоом л доо. Яг тэр тоглоом шүү одоо Cleveland эхний тэр тоглоомыг унгачиж байгаа юм. Одоо араас нь Raptors энийг авах юм, Boston яах юм те. Bulls юу болох гэдэг нөгөө East Conference Warriors хариу одоо барих юм үгүй мүү гэдэг чинь ингээ явуулчих байгаа юм тоглоом учраас энэ солилцоо бол ерөөсөө All-Star Game-ийн дөхөд ирэнгүү солилцоо ирдэг бол одооноос бид нэр ярьж эхлэх гэдэг юм л. 17 хоног аюу гоё болгочих чинь. Warriors хариу барих ш Warriors эхэлсэн юм шүү. Эхэлсэн тий. Durant-аар. Тийм. Одоо Warriors эхлээд Cleveland хариу бариад одоо Warriors яах юм гэдэг болчих. Эсвэл зүгээр байж их юм. Warriors яах юм гэдгсэн чи Draymond Green Cleveland ер нь юу их над ямар ч хамаагүй бити надаас тэр талаар асуугаад байгаа. Тоглолтын дээрээс тэтгүүлж тэгсэн байсан. Би бол тэгж хамгийн их хамаатай. Тэр бол хамгийн их хамаатай. Зүгээр л худлаа юм л даалж. Тэр яг нөгөө нэг саяхан бас нэг нэтээр бас нэг Facebook-ээр юу тараадсан гэхээр LeBron таам тоглож байгаа Kyle Korver-ийн оновтой болгосон шийдэлтүүд гэх нэг ном ногоон зураг явуулсан. Тэр харсан уу? Зөв ногоон юм бэкграунд. Korver-ийн оновтой болгосон шийдэлтүүдийг ногооноор тэмдэглэж байгаа. алдаагүй. Тэр зөвхөр юу гэхээр энэ зүгээр илгэл мэт болов цаанаа энэ маш том л одоо давуу талыг үүсгэж гэж харж байна. Чи сая яриад цогцлоо байж хаад Atlanta Hawks их тоглох туртай юм тийм үү? Тэс Atlanta Hawks-ыг 2K дээр авч тоглох туртай. Аюу гоё баг шүү. За шиддэг хүн олонтой болоод тэр
Мэдхгүй ямар ч Атланта Хоксыг аваад тоглохоор хожид идэх. Түүхий дээр шиддэг байх хүнтэй. Одоо Корвер ч юм бол алдахгүй нэр гэсэн. Алддаггүй байхгүй. Тэгээд нөгөө нэг Шройдер ч нь бол зоолттой хүн татна. Хамгаалтыг бол задлана. Тэгээд дээрэс нь нөгөө нэг хин нөгөө хил амтан нэг чинь блэ. Ховард ирсэн чинь тэгээ бүр доор мөр аягүй. Тэгээ Милсап хүн миний аягүй дуртай тоглож шин. Милса тоглоом дээр явдаг уу те? Тоглоом явахгүй. Сайн юм уу? 3-3-аас амар шиддэг ш түүхий дээр. За. Аягүй хурдан шиддэг. Аягүй гоо шиддэг. Тэгээ альтур түүхий дээр живс хэлсэн шүү дээ. Одоо Кливлендыг юу эрэхтэй байлээ гэд холбооч хэлдэг. Леброн өөрөө хэлсэн байна шүү дээ. Хааны зэрлэг гарцсан шүү дээ. Зэрлэгээ гаргаад юм уу? Хэлсэн. Би сүүлийн удаа хэлье чинь биднэрт холбогч хэрэгтэй гэж нэг хааны зэрлэг хэлсэн юм уу? Тий. Тэгээ сүүлийн удаа гэдэг нь болохоор би дахиж одоо өөр тоглогч авъя гэж хэлэхгүй гэж байгаа утгаар хэлэхгүй юу? Одоо ерөөсө холбогч авчвал болоо. Миний хүсэл болоо гэж байгаа. Тэр чинь хүсэл биш шүү дээ. Леброны хүсэл биш. Леброныг бол зарлиг шүү дээ. А тэгсэн одоо холбогчийн асуудал хоёр холбогч ирэгдэж байгаа. Нэг нь мэдээж бүүлстэй асуудалтай болсон Рондо. Тэгээд Рондогийн зүгээр цалийг хөндөр учраас магадлал маш бага. Ягаад гэвэл нөгөө 1 жилийн бараг 10 хэдэн саятай шүү. 20 хэдэн сая инглисэн шүү. Хоёр үйлрлийн. А нөгөөх нь болохоор одоо хуучин хин юу нээсэн Chalmers. Тийм. Харин Chalmers одоо бэртний эдгээ явж байгаа гэж. Тэгээ Chalmers бол эргэж ирэх болоогүй. Тэр бол плей-офф үеэр ирүүлэх. Эргэж ирлээч форма олон баталгаа хийсэн шүү дээ. Энэ хоёр ч одоо ингээд байсаа яригдсан хоёр холбоонд тоглож нь хоёулаа надад таалагддаг байхгүй. Холбогч хэрэгтэй л дээ. Гэхдээ зүгээр Chalmers-ийн хуучин тоглолт нь бол яг болно. Тэгтэл энэ чинь ямар гимтлээс ирж байгаа вэ? Тэгээ одоо улирал ямар хугацаанд явж байгаа вэ? Цаана ямар хугацаа байгаа вэ? Одоо гэрээгүй хийгээгүй тоглож. Өөр чөлөөтэйгэнд ч юм уу тийм байдлаар ер нь шийдэх боломжгүй юм. Надад бол Chalmers-ийн яг тэр орон зай санагдаад байна. Тэгтээ тэр бөмбөг эзэмшихгүй. Ер нь бол яг хамгаалдаг Мави Chalmers-ыг авах нь бол Рондо тэр хоёрын хувьд бол Chalmers-ыг авах нь мэдээж Cavs-ийг ашигтай шүү дээ. Багийн тоглолт илүү багийн тоглогч. Тэгэд Мави Chalmers яг хүнд гимплээс ирсэн байж болно. Эргэж ирж болно. Гэхдээ Мави Chalmers бол эргэж ирээд өөр нөлөөгөө шууд үзүүлэх миний хувьд бол. Яг тэгвэл Chalmers-ийн хувьд яг ийм клач гэдэг утгаараа үнэхээр сайн тоглогчтой. Хитс өөр гарсан. Сүүлд өөрийнх нь карьер яаж унтсан байлаа. Memphis Grizzlies өөр боломж гараад тэгэхэд өөрөө гаргаж чадсан шүү дээ. Харамсалтай нь бишсэн. Даанч гимтсэн. Тэрнээс биш Мави Chalmers бол үнэхээр сайн тоглогч. Тэгээд энэ бол Miami Heat-ийг тийм буцаагаад байвал одоо удахгүй үед ирэндүү яалаа. Тэр вейт жараад арай тэр яриад тох баха. За Cleveland-ийн тухай яриагаа үгээр өндөрлөе гэж бодож байна. 8-ных нь хувьд гэх юм бол яг уу Atlanta Hawks бол ирээдүйд 8 хэрэгтэй 8 болсон юм байна. За байж Atlanta-гийн талаар одоо хэдүүлээ ярих гэдэг. Би Cleveland-ийн талаар би болохоор ашиг тусын л яагаад байна л да. Cleveland-д бол мэдээж хэрэг нь бол хамгийн ашигтай 8 бол Cleveland-д болсон. Cleveland ашигтай. За Атлантад хэрвээ эдрийн ирж байгаагаар Атлантад ирээдүгөө бодсон бол Атлантад ашигтай байна. Энэ Корвет ч ашигтай юм шүү. Яг үнэ. Тэгээ бараг аврагын бүгд хайрлаа шүү дээ. Ер нь үзүүрээс нь ингэчээд байгаа байхгүй. Тийм ээ. Атланта яагаад энэ солилцоонуудыг хийгээд эхэлвэл гэж би асуух гэдэг юм л да. Энд ч одоо сая ингээд тэтгэдэргүй 60 хожилд хүрсэн багаас нэг хүн яваад нэг хүнийг ингээд солиод үндсэн бүрэлдэхүүн хадгалагдаад байгаа ш тасгалжуулагч хүн цааргаар. Тэгээ Dwight Howard-ыг авч ирсэн чинь энэ багийн задрал эхэлж байгаа юм. Би баг тэгж харлаа ш. Ховор дээр баг босгож байгаа гэж юу? Мэдгүй одоо тэгээ яах гэж байгаа. Удлаа. Энэ багийн цөм бол ерөөсөө холбогч нь л доо. Тэгээд нөр Шрүүдерийг ерөөдөө JFT-ийг явуулаад багийн удирдлагыг өгчлөө шүү дээ Шрүүдерт. Гэтэ яг Альпесор удирдлага өгөөгүй. Яг Пол Милсап байгаа учраас Милсапыг байгаа үед юу гэж тийм Шрүүдер чиний баг шүү гэж хэлэхгүй. Тийм учраас одоо нөгөө явуулах гэдэг. Гэтэ энэ бол ерөөсөө л цэвэр одоо үзэгчдийн ойлгодгүй л ерөөсөө солилцооны нэг. Цаана чинь зэрчгэрэл бизнес явуулж байгаа учраас. Тухайд Lakers Memphis Pau-ыг авч байгаа үед хачаач хүмүүсрээс сольж явуулсан шүү дээ. Гэсэн нэг өгсөн драфтын сонголт Маркос бол таарсан шүү дээ. Биш нөгөө ирэх нь нөгөө авцсан ирэх нь. Одоо Memphis-ийг харалтаа. Нөгөө Gasol дээр түшлээ босон явцсан. Тэгэхээр тэр багч нөгөө дараагийнхаа олон жилүүдийг ярьж байгаа. Дээрээс нь хамгийн гол юм болохоор ерөөсө цэвэр нөгөө цалингийн зэсний зай гарна энэ багт. Өөр амар том одууд руу ирэх 100 одоо үеийн дараагийн хэдэн 100 явах боломжтой болно. Тэр нэг flexibility гэж одоо нөгөө юу гэдэг солилцоо намаа хийх тэр нэг эрхүүд хоосон зайнууд үүсч эхэлнэ. Энэ цэвэр бизнес чинь. Энэ үйлдвэрлэлийг үзсэндээ хайж ийн гэсэн үг. Үйлдвэрлэлийг хайж. Энэ үйлдвэрлэл байдгаа хайдаг байхгүй. Арбайса Memphis дээр сая идрээ жишээ авлаа шүү дээ. Ямар жишээ авсан бэ гэхээр Memphis тухайд ингээд хэлсэн гэхээр боо ламд орсон шүү дээ. Паута яваад тултал нь эцийг үдцсэн байсан байхгүй. Одоо тэгээд нэс цааш хүрх газар үгүй болсон байсан байхгүй. Hawks яг тийм л байдалд орчод байгаа юм. Hawks нь яг тийм байдалд орч. Энд чинь юмаа шинжилсэн шүү дээ. Jeff Teague явуулаад Schroeder-ыг гаргаад ирсэн. Дээрээс нь Dwight-ыг авчирсан. За ингээд гарааны бүрэлдэхүүнээ өөрчилсөн ингээд. Хүмүүс нь шинжлэгчээд дахиад нэг одоо try out хийх улирлаа дөнгөж эхлэх болохгүй гонгод нь сольжт надад сонсон. Гэхдээ хав зүгээр Al Horford одоо ингээд гарын 5 Буден Хозрын бүрдүүлсэн гарын 5 баа шүү дээ. 5 төч одоо ганцхан Paul Millsap л үлдсэн шүү дээ.
Тэгээ одоо ер нь бол миний зүгээр харж байгаа зүйл яг эдрийг хэлсэнчлэн мэдээж бизнесийн санаа нэгт байна. Хоёрт нь тэр 5 тоглогчийг суурлаад босгосныг аваа байна. Тэр 5 аваагаа ингээл хусаад одоо ганц том өсөн үлдсэн тэр нь Millsap байна шүү дээ. Одоо Millsap-ыг явуулж иж тэр аваагаа устгаад шинэ баг. Тэр нь Schroeder баг. Тэгээ хин яг Dwight Howard ирсэн. Dwight Howard яг өмнөхөө бичсэн. Яг мэдээж өөр нөлөөтэй байна. Гэхдээ үн өнгөрсөн. Тэгээд хамгийн гол юм Дэн Schroeder дээр үндэслээд Kent Bazemore үнэхээр сайн тоглогч болж байна. Тэгээд дээрээс нь Muscala байна. Muscala бас их сайн байгаа. Tabas Flash-ыг харин явуулахгүй байх миний хувьд бол. Flash яагаад үлдэх ёстой вэ гэхээр багт одоо нэг өмнөх дугааруудаар зөөр баг дээр жишээ болгож ирсэн нэг багийн тэр туршлага гэдэг зүйл Tabo дээр үлдэх болов уу гэж бодож. Тийм учраас Paul Millsap-ыг маш хурдан зайлшгүй болгох шаардлагатай. Бид нэр зүгээр ганцхан жишээ хэлчихье. OKC сая нөр Durant-ыг алдчихлаа шүү дээ. Durant-ыг алдаад явж байгаа. Тэгвэл OKC хэрвээ алдахаа мэдчихсэн бол хэрвээ Durant өөр боёыг сонгоно гэдгийг урьдчилаад хаамаглаад тэр магадлал дээр хөдөлсөн бол 2 жилийн өмнө Durant-ыг өөр баг руу явуулчих байсан шүү дээ. Хоос алдахгүйгээр Durant-ыг оронд нь яаж драфт ирэх аваад Durant-ийн оронд юу авах юм бэ? Гой юм авч болно шүү дээ. Энэ чинь бол ерөөсөө яг л тэрнтэй адилхан. Одоо хамгийн гол яригдж байгаа бол Paul Millsap-ыг яаж явуулах вэ? Paul Millsap-ийн өөрөө эх жил одоо гэрээнд усаа шинэ багтаага би жилийн 35 сая гэрээ гэж байгаа. Өөрөөр хүслэн 35 гэ боддоо 150 тий. 160 Тэгээд ерөнхийдөө олон жилийн үржил чинь баг 200 сая гэрээ үсээд байгаа байхгүй маань юм чи. Millsap тийм хүмүүс юм уу? Бодолтой чи 30-д тэрийг сонсон нэг өнөөгөр хин байж тэр өөрөө Tracy McGrady ч одоо хөтөж болсон ESPN хөтөж болсон. Урд байжсэн цаасаа аваад ингээд ажиллаад баг идэгчээсэн байхгүй. McGrady ч бүр боож өгч дээ чи. Одоо нэг тоглогч чинь авч байгаа цалин чи юу болоод байгаа юм бэ гэдэг. Тийм агентны үед чи тийм зүтдэг байлаа. Зах зээл нь юм болчиход байж одоо өссөн үсгүй тийм юм. Тэгэхээр одоо Атланта чи ийм байдал орчод байгаа юм. За Millsap-ыг одоо бид нар энэ жилд яваад энэ жилд нааж боломж байхгүй байгаа байхгүй. Cleveland Warriors-ээр амар болчихлоо. За ядаж юугаа барах хэрэгтэй л те нөгөө багуудаа те Eastern Conference-ийн өөр багууд ядаж барах хэрэгтэй. Тийм хэмжээд байхгүй. Тэнгүүч одоо Paul Millsap-ыг хоосоо алдахгүй дүнд л явуул ирүүлсэн. Ямар нэг байл. Ангууд Millsap-ыг авах гэж байгаа баг нь үгүй бид нар энэ үлрэлийн амжилтыг харж авна шүү тэгвэл эх үлрэл бид нар Paul Millsap тийм өндөр гэрээ өгөхгүй шүү гэдэг шийдвэр хүргэх гээд байгаа. Тийм учраас Millsap-ийн гэрээ солилцоо одоо л хийгдэхгүй байгаа байхгүй. Ямар баг авах гэдэг. Raptors-ийн үйл яг эх үлрэл багийн холбогч Lowry бас чөлөө тавьд болно. Lowry-г авч үлдэх, Millsap-ыг авч үлдэх гэдэг хоёр сонголт дээр бас ирэх гээд байгаа байхгүй. Торонто. За тэр ерөөсөө бизнес. Тэр чимэр яриаг нь таслах гэсэн чинь дундуур нь оруулахгүй яадаг. Paul Millsap-ийн солилцоон дээр 3 багийн нэр явж байгаа. Raptors, Sacramento, Nuggets 3. Чи өрсөлдөө хармаар байна л да. Энэ 3 багийн алинд нь очивол Embiid хэрэгтэй. Denver, Raptors, Raptors тэгээ Sacramento Kings. За бараг л ер нь Raptors доо. Eastern Conference өрсөлдөөний гоё болгоно. Raptors доо баг. Уусаа Raptors яг ганц жоохон өөлөх юм тий ганц өөлөх байрлал л да. Тий ганц өөлөх байрлал power forward л да. Тэгээд уг нь бол Boston-тэй бас яригдсан. Тэгсэн чинь Boston бол угаасаа Al Horford-ыг 4 дээр тоглуулна гэж байна. Тэгэхээр Paul Millsap-ыг бол ахгүй ойлгомжтой. Тэгээ Horford Millsap хоёр хамт Одоо ч нийлшгүй. Учир олохгүй яг өрсөлдөөний үнэхээр үзэгчийн хувьд ярих юм бол Raptors ирчүүл үнэхээр гоё юм. Тэгэх юм бол жинхэнэ. Тэр яг 2K17-оор тоглож ийн гэж төсөөлөх юм бол Millsap-тай Raptors ална л та. Бас гоё шүү дээ. Millsap за Raptors эдрэгийн түрүүний ярьсан эрсдлийг хойш нь тавиад заяа. Millsap-ыг аваад Millsap-ыг авчлаа. Яг тэр тоглогч ирчлээ. Гараанд гарчлаа. За Valanciunas, Millsap, Carroll, DeRozan, Lowry. За энэ 5 тоглогч Cleveland-д өрсөлдөж байгаагаар хардаа. үзэн шүү. Бас хурлаа шүү. Үгүй шүүрдүүлэхгүй. Тэр л ойлгомжтой. Тэрээс ялхад бол бас одоо шүүрдүүлчихэд байгаа байхгүй юу? Гэхдээ бас ер нь бол сүүлийн тоглолтын дээр шийдэж магадгүй шүү. Тийм бүрдчихвэл. Тэгтэл нөгөө дахиад 3 шийдэл рүү орох гэдэг шүү дээ. Одоо ингэ Cleveland ч 3 шийдэл өгч. Тэгтэл нөгөө чинь Valanciunas, Paul Millsap гэдэг буцаад олдскул сагсан. Тэгээ Millsap тэгтээ шийдэлт бол үнэхээр сайн болсон. Millsap уус шийдтээ шүү. Уус аюул сайн шийдтээ. Уус маш сайн шийдтээ шүү. Мэдгүй тоглоом нэр бол аюулгүй шийдтээ. Юу бол Millsap-ор доотлон 3 удаа 3 сийлэг нэрээ. За зөвөр энэ дээр хэдүүлээ нэг статистик харъя дэх үү одоо. Энэ юу гэхээр NBA-гийн холын зан шийдэлтээр нэг тоглолтод хийж байгаа болон шидэж байгаа тоогоор Rockets тэргүүлж байгаа. Ойролцоогоор 39.6 удаа шийдээд 15-ыг хийдэг. Энэ хоёроор хоёулаагаар нь тэргүүлж байгаа. Хувь нь болохоор 37.9%-гээ бас өндөр хөвд орж байгаа. 5-д орж байгаа. Cleveland Cavaliers бүх юмараа 2-т явж байгаа юм. За Golden State Warriors бол энэ хоёроос арай бага. Тэгтэл бас юу гэдгийг нөгөө хин ирээд Durant ирээд бас л дээгүүр явж. Хин 3 байр энэ 3 байж байгаа. 4-т явж байгаа баг энэ. За 4 биш 5 дугаар өрөөнд явж байгаа баг энэ хараа. Brooklyn Nets гоё.
хийж байгаа тоглоо шүү дээ. Шидэж байгаа тоглоо 3-т явж байгаа юм. А гэтээ хамгийн гол үзүүлэлт нь юу вэ гэхээр энэ хув байгаа юм. Амжилтын хув. Бруклин Нетс хэдий олон шидэж олон хийж байгаа ч гэсэн хуваараа амжилттай болж байгаа, оновчтой болгож байгаа тоглоо 27 бичиж байгаа бол нөгөө 3 нэг ихний 5 бичигдэж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээрээс юу ярих гэдэг вэ гэхээр холын зай шийдэл гэдэг юм шидгээс асуумыг өөрчилж байгаа ч гэсэн оновчтой болох нь бүх одоо хамгийн чухал юм шүү гэдгийг л энэ хув ерөөсөө тий. аюул юм шиг. Энэ дээрээс юу гэж хэлмээр өнөө гэхээр Бруклин Нетсийг авч тоглоод димий. Би Бруклинийг авч тоглохоор десант өччихдөг байхгүй. Тий, димий. Чи Бруклингээс авнаа? Авч тоглосон хожигдсон. Десант Десант эсрэгөө. Димий. За үнэтэй зөвлөгөө өгсөн. Баярлалаа. Хэсэг хугацаанд завсарлаад бүх одын санал асуулгын эхний явцын үр дүн гарсан байгаа. Бас нэг хүн олныг гайхшруулсан. Тэр айл улсын иргэн бэ гэдгийг Кидормын дараа хэлснэ. За. Би бас би хийсэж тавч гарч чадахгүй өндөр хэрэм хаан. Тим бол би үнэлтэд дүгнүүлж хүндлээ үзүүл эрэм дан. Өөрсөв гиснээ сайн муу хамаагүй үгайтайгаар зэрэг зан. Өдөр бүрийн daily fashion-д Supreme Distas babe shine. Уртсан портмат байх үедээ тултан хаазал. Үүнийг бүстэл анрил нүхтийн нүр бүхсийг улаастай. Амьдрал богн атхан бүр дээр ардууд хаалхын хаасал. Аав хүүхийн дундаас ашиг хүртгийг нэрлэн хаасал. Шаминда суугаад чилэн цагийн дараа дуу бэлэн замын талаас буцсан гэж байхгүй арын дагаа зэрэн эцэг нүдэж мэдэн махун ихний нүдлийн нэгэн сая бодэр хийчин тултан найслуулан бүхэл хийдсэн тасан садик таваад гарн яг нэси тэрх толгон яжлын яг л гат шасан лүси үнээр явхад бүсэд бүгдийн пүци NBA Talk үргэлжлэж өнгөрсөн 7 хоногт бүх оддын санал асуулга эхний дүн гарсан нийтдээ 3 удаа гардаг. Тэгээд энэ бол фэнүүдийн санал асуулга энэ жилээс эхлээд 50-50 гэж хуваагддаг болсон байгаа. 25 тоглогчид 25 хил мэдэл 50 фэнүүд. Фэнүүд энэ жил дахиад нэг сенсацийг тарьсан нь өрнөд бүсэд байлаа. Өрнөд бүсийн товтлогчийн байрлалаас бүгд эхлэе гэж бодож байна. Товтлогчийн байрал Кевин Дурант 540, Zaza Pachulia гэдэг нөхөр 2 дугаар өрөнд 439 мянган санал авсан байхад Марк Гасол 97 мянган санал авсан байна. Уучлаарай. Май Гуржия гэж байгаа шүү дээ. Май Нига гэдэг нь Май Гуржия гэж байгаа. За тэгээ хамгаалагчийн байрлалд Стеф бүр тасаргаа тэргүүлж байна. Джеймс Харден, Russell Westbrook хоёр удаалж байна. За ер нь Golden State ер нь өрөндийн хам байрал бараг тавланд нь гарчвал гарчих гээд байгаа юм шиг харагдаад их юм. Хэрэв өнөөдөр All-Star хэлвэн шүү дээ. За дорндод LeBron James 595 мянга, Giannis Antetokounmpo 500 мянган санал авсан. Тэгсэн чинь энийг нь юу гэсэн бэ гэсэн чинь хэрвээ миний нэрийг хүмүүс зөв үсгэлж бичиж чадсан. 1 сая өгөх байсан. Сая санал алиди авчих байсан юм аа. Өөрөө тэгж хэлж байгаа юм тийм. Зүр нариг л та. Тэгтээ нэр ингээ авсан. Гэхдээ үнний өвдөө шүү. Үнэн шүү дээ. Амар үнэлэг. Хүмүүс чинь бүр Dwayne Wade-ийг бичиж чаддгүй алдт юм биш үү? Dwayne ихний нэрнээр алдсан. Тий. Dwayne гэдэг юм алдт юм. Гэхдээ ер нь бол Алдаатай бичлэх байхгүй. яг манай өнгө дээр сахан дүүсчин Алдаатай ээж бичлэх. аав маань өөрсдөө боловсролын бас нэрийг алдаатай хийгээд ер нь бол Dwayne гэдэг нь Тэр чинь мөр цомгийнхоо нэрийг алдаатай нэр хэлсэн хүмүүс шүү дээ. Тийм. Dwayne гэдэг чинь AY. ер нь бол их нэр нь надад AY нь байдаг. Гэсэн чинь Байрын солиод. Wade-ийг болохоор байрын төлөв өгсөн. Яг энэ чинь нөгөө нэг бүр одоо баг хэдэн зуун жил өмнөх л яригдэн шүү дээ. Тэгээд Альбайсор нэрээ бүртгүүлж байгаа үед тухайн үед одоо гэр бүлийг эхлүүлж байгаа хүн л нөгөө бичиг үзэл тайлдаг учраас буруу бичиж өгсөн. Тэгээд тэр чинь бүгд явна шүү дээ. Тэгээ угаасаа бид нар чаар бид чи аавынхаа нэрийг авдаг учраас хар арстерэпүүдийн мэдэндээ цомгийнхоо нэрийг хүртэл буруу бичдэг хүмүүс шүү дээ. Тэгээ тэр нь тэрүүгээрээ явчихдаг. Тэр нь бүр swag болоо явчихдаг. Тийм л хүмүүс шүү дээ. Тэг ямар ч байсан тийм алдаа их гарсан ба. Дээрэс нь ягаад энийг хэлж яах вэ гэхээр Antetokounmpo ч өөрөө грек хүн. Тэгээ нэр нь бас их төвөгтэй. Ер нь бол бичгээд. За тэгээ Kevin Love 3-т, Joel Embiid 4-т гээ явж байгаа. Kyrie Irving, Dwayne Wade, DeMar DeRozan Азая том. Гэсээ туршлаа чи Antetokounmpo үсгэлдэ жи. А би мэдэх байхаа. За. A N T юу лээ? A N T E T O K U M P O. За биш үү. Юу юм Сүүдрүүгөө байхгүй болчихлоо. Ийм болоод байгаа байхгүй жи. Kumpo гэдэг хэсэг аягүй хийгүү. Тийм компани юу. Энэ хоёр хамт явдаг. Оо тийм биш. Тэ. K O U N P N M P O. Йоо. Тэгээд уучлаарай. Би саналаа өгсөн миний тооцохдохгүйсэн юм. Харин ийм шигээр ер нь бол бараг 200 мянган санал би алдсан гэдэг хөвдөө бодож байгаа. Ямар ч байсан. Тэгэх юм бол Antetokounmpo одоо хамгийн саналтан явж байгаа юм магадлал. Эсвэл жигнэрээ харж байгаа л бичихгүй бол бараг чийж алтахаар юм.
LeBron James-ыг алдахгүй хүмүүс жишээлбэл зүгээр бодлоо. Тийм Stephen Curry-г алдахгүй тий. А тэнгууд Lowry-г алддаг гэж хэлээ. Lowry гэдгийг нөгөө WR2-ийн хооронд Е үсэг залгаад Lowry болгоод аюух алдсан. Азия Томс дээр бол бүр Азия Томсдоос алдсан шүү дээ. 3 үсэг их шиг дараалцсан. Нөгөө нэг Азиат андуураад хуучныг өсрөөд бичсэн чинь тэр нь арайчтай гэж бодмор. Азия Томс 4-т явж байгаа. Дөрөөс нь 2-т 3-т. Wade 2-т. Irving 1-т. За Irving-ийг полис за угаасаа гайгүй байгаа юм чинь ингээд. Тэгтэл Wade гэдэг хүн чинь одоо нөгөө Азия Томс, Демар Дрозен за бүр Дрозеныг хойшин шидчихий заяа. Яах вэ? Үлэлийг эхлүүлж байгаа дундуур нь чимэг болчлаа. Гэтэл Азия Томс энэ үлэл ямар болоо? Тийм хүнийг бүгдийн гараанд гарах ирэхгүй байна гэдэг чинь NBA энэ жилээс эхлээ маш зөв зүйл хийсэн юм байна. 50-50 гэдэг үнэхээр класс. Тийм. Тэгтээ одоо тийм биш. Тийм учраас заалаа бочилаа гарахгүй. Ийм учраас за уучлаарай. Би аваа цаг би аваа цаг бодох. Чи маг бүржээ. Гэхдээ л болж л биш тийм биз дээ. Гоё ингээ улс орон даяараа ингээд санал асуул биш үү дээ. Аян компанид ажил явуулаад тэгээ улсынхаа иргэнд бид нэр сая бас дэлхийн мис тэр хин Батцэг баяр цэцэг хэмлээ. Нэг мистэй ингээ бүгдээрээ саналаа өгөөл тэгэл бөөнлийн бодож тэр шиг л гүржид яг ийм л юм болж байгаа шүү. Ерөнхий сайд санаачилж байгаа гэсэн энэ ажлыг. Угаасаа сүүлийн хэдэн жил угаасаа бангисэр ирсэн. Цаадхан чи ихнэр нь гүрж юм уу? Ой, заасан ихнэр бүр амар юм биш шүү. Тий, мис. Оо бүрүү. Гүрж юм тий. Гүрж. Оо тийм баха. Заасаас үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн биш. Энэ одоо энэ нөгөө нэг хоёр талын клаш буюу хоёр талын одоо нөгөө мөргөлдөө яг одоо гарч эхэлж байна. Нэг нь үзэгчд юу үсэх, хэнийг харахыг хүсэж байна. Нэр хүндийг харж байна, те нэрийг харж байна. Гүү ард ингэж байгаа хөө. Одоо Wade дээр бол Wade бурууд харахгүй байхгүй. Яагаад гэвэл за Wade тийм бүр Kobe бүрт гарах гэдэг шүү дээ. Тийм биз дээ. Чи энэ үлрэлд ямар стат үзүүлээгүй байгаа юм шүү дээ. Гэтэ чи домог гэдэг утгаараа гарах гэдэг юм санаа. Би яасан чи яагаад яриад. Чи яагаад Wade руу яриад байгаа тэгвэл Wade заяа. Би Wade-ийг өмөрд Wade одоо буух заяа. Бид хоёрыг юм ярьж байгаа хараа сууж байгаа. Яа над руу. Өсө Kobe дээр зүгээр нөгөө нэг юм яриа гарцсан байсан чинь санал өгсөн чинь маа NBA Talking графикч байсан Чинзо Рашид Уоллес NBA World гэж үлдээ. Тэр гэхдээ одоо нөгөө Kobe ч өөрөө тэр нэг хүн Twitter-ээр бичсэн байдаг шүү дээ. Тийм. Тэгээ ер нь яах юм бэ гэсэн чинь тэгээ харц л байдаа гэсэн. Зүгээр хошигноо хошигнол л ахал та. Тэгсэн чинь одоо тэр нь арай жоо хитэрч байгаа хүмүүс одоо ингээл Facebook-ээс scroll newsfeed-ээс scroll Kobe шин тэгээд сая Чинзоос эхэлж штэ. Оос л гэж Хамилтон л гэж байна. Жорсон явж байна. Тэгээд гэхдээ ер нь за та гур бол хэр саналаа өгч байна. Би бол өдөрт нэг удаа за нэг өдөрт 2 өдөрт нэг удаа Жими батлаа би бичээд байгаа. Мартахгүй биш. Би NBA.com орж нэг NBA.com руу Facebook дээр нэг нэр бичсэн тэр нэг Kobe. Би өөр санал өгөөгүй тэр энд явж. Би одоо өөрөөсөө санал өгөөгүй байгаа. Одоогийн байдлаар амжаагүй байгаа. Одоо бидэхгүй эсвэл ягаад ч өгөөгүй. Гэтэ амар итгэвчтэй санал өгж байгаа хүмүүс ер нь маш их байлээ. Одоо манай Lil Togi гэдэг дүү байдэн шүү дээ. Рэп хийдэг. Одоо 12 сарын 31 болоод он солигдох чинь шүү дээ. Хүмүүс ингээд шинэ оны минь эзэнгээ бичиж байгаа шүү дээ. 12 цаг болж байгаа шүү дээ. Тэгэхэд хин би нэрийг санахгүй хин нэг нэрийг бичээд NBA өвөөдгээ бичиж шүү дээ. Тий Togi тус энэ өдрийн мэндийг үргээ. Тийм амар саналаа өгч шүү дээ. Он солигдох жоох юм шүү дээ. Стат нар ийм статистик байгаа. Өнгөрсөн үйлрэл гэхэд яг эхний 7 оны дараах байдлаар 4.7 сая санал дэлхийн өдөр ирсэн юм байна. Яг зүв бичээд шүү дээ. Энэ жил 11 сая. За энэ өсөлтийн тоог харж байгаа байсан. Бүр амар байгаа байсан. Энэ жил чинь сошиалын үүрэг олсон бүр амар болсон. Тэгэхээр одоо тэн дээрээс улбаадаад нэг сонирхолтой нэг үзэх сонирхлаа солосон байсан. Идрээд байгаагүй яаж санал авдаг байсан юм бэ? Утсаар авдаг байсан. Утсаар цаасаар одоо тиймэрхүү хэлбэрүүдээр орчноор. Гэтэ тэр үед мэдээж авдаг тоол хичнээн байх нь ойлгомжтой маш бага. Маш бага л. Тэгэд бас интернет хөгжснөө нөө өнгөрсөн 2 сизон чи All Star-аар чинь Lowry 2 удаа гарсан гарсан шүү дээ. Justin Bieber дэмжээ, Drake дэмжээ. Гэсэн чинь сая нэг Justin Bieber ч бас нэг хэдэн жил өмнө Chris Paul-ыг дэмжсэн. Сая бас Twitter дээр хэвчээ лээ. Мэ Chris Paul-ыг дэмжээрэй, энийг retweet хийгээрэй. Тэгээд тэр амар нөлөөлсөн чинь өнгөрсөн жил уг нь Justin Bieber Lowry-д уг нь саналаа өгсөн л та. Маа Канадын Raptors-ийн тоглогч Lowry-д саналаа өгөөрэй гэд бичгтээ тэрийг 200 мянган retweet хийсэн гэж. Хамгийн гол нь нөгөө Библ нөхөрч #NBO гэдэг тэгээд 200 мянган санал алдсан. Гэтэ яг Лаврыг гараанд гарсан л та. Тэгэхээр ер нь энэ сошиал медиа гэдэг зүйл энэ NBA-гийн санал болгоход бол үнэхээр харин тийм учраас харин 50-50 гэдэг юм жааж байгаа юм шүү. Тийм учраас 50-50 гэдэг юм. Жоо хитрхгээд байна. Идрээд хин Iverson Isaiah Thomas-ыг дэмжиж эхэлсэн. Оо тий чи угсаа баг үлэл эхэлж байгаа гэсэн шүү дээ.
Чиний хийж байгаа зүйл чинь таалагдж байгаа шүү. Жаал нь үргэлжлүүлээд байгаа чамайг харж байгаа шүү. Тэр бас аюул гой санагдсан л да нөгөө хуучин тоглогч нартай одооныхоо одуудыг дэмждэг. Ихэвчлэн хуучныг гаргаж одооны гаруудыг үгүйсгдэг тий. Тэгвэл ураад мөчл Леброныг баг 90-д тоглож ирсэн бас баг зүгээр ингэж тоглож байгаа юм шиг. Аллен Айверсон 27 наснда гэдэг нэг үзүүлэлт гарсан байсан. Тэгсэн чинь Томс бол хамаагүй бэлтгэлийн үрдүүлэлтэй тий. Ур чадвар бол тэр хүнд угаасаа бурхнаас заяцсан юм байсан. Бэлтгэлийн үрдэл. Идрээ групп дээр юу санал асуулга болсон. Энд юу би нэг эксперимент нэг тийм туршилт хийсэн. За тоглогчийн нэр байхгүй, статистик. Тэгээ одооны багийн амжилтыг би нэг 7 тоглогч гэж ихсаагаад ABCD гээд тэгээд хүмүүсийн саналыг авсан. харсан. Энэ бол ерөөсөө айгүй сонирхолтой дүн гарч байгаа. За энэ 7 тоглогч бол Eastern Conference-ийн хамгаалагчийн байрлал өсөж байгаа тоглогч нар. Одоо болохоор үдшин саналаар лигт бол өөр юм явж байгаа. Дүүн үед хоёрт яваад Дрөөсөн, Зэй Томс, Дерек Роуз тавд явж байгаа юм л та. Би бол Дерек Роузыг энд оруулаачгүй. Ягаад гэвэл статистик багийн амжилт байлаа байхгүй. За тэгэхэд хамгийн их саналыг 33%-ийг нь Irving авсан байгаа. Багийн амжилт бол статистикийг хослолж хүмүүс харж санал өгсөн байна шүү дээ. Азей Томас 21% авсан байгаа. Хоёрт явж байгаа. Джон Wall 20%, маш ойрхон явж байгаа. Тэгэхээр бид нар Джон Wall-ыг юус яриаггүй шүү дээ. Араас нь 11%-аар Демар Дрозен одоо сүүлийн 2 жил дараалал гараанд гарсан Хавр 9.5%-тай. За Dwayne Wade ердөө 3%-ийг авсан байна. Хамгийн сүүлд болохоор Kemba Walker хэдий сайн байгаа ч гэсэн багийн амжилт статистикээр энэ нийтээр харьцуулж үзвэл энэ батлагдсан. Үгүй яг эдрийг чиний энэ дэр чинь батлагдчихж байгаа юм шүү. Фэнүүд яаж саналаа өгдөг вэ гэхээр энэ жилийн амжилт ерөөсөө хамаагүй цаашаа. Энэ хүн тодорхой хэмжээнд байгаа л да. Тэгтэл хамаагүй. Энэ хүн хин бэ? Энэ хүн ямар яваа? Баг ямар яваа гэд. Ягаад Джон Wall бидний явахт яриаггүй вэ гэдэг чинь баг нь бүр сүрч. Ерөөс яригдаг учраас. Тэгээд юунес Wall-ийн үзүүлэлт угаасаа 12 дуусаар шилдэг болсон. Маргаан байхгүй шүү дээ. Амар. Тий, Wall-ыг авч таа угаасаа Washington-ыг авч таа Wall алдсан шүү дээ. Нэр ингэсэн. Юун дээр санал зураг дээр яасан багийн амжилтыг бичсэн юм. Хамгийн сүүлд бичсэн. Багийн амжилт бичихгүй шал бүр өөр дүн гарна шүү. Бичихгүй бүр өөр дүн гарна. Тийм бол энэ чи багийн амжилтыг бичсэн юм уу те? Томс нэг Дрозен хоёрт. Одоо би яг энэ жишгээр би одоо бусад байрлал дээр үзэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд хин гарах эрхтэй вэ гэдэг юм чинь энэ дээрс гарч ирэх гээд байгаа юм. Өмнөх нэр төр хэрэггүй. Өмнө юм биш хамаагүй. Гэхдээ өмнөх юм чинь бас хамаатай тэгж бол хамаатай байхгүй юу. Ягаад гэвэл би энэ ч нэг энийг өмөрөх гээд байгаа юм шиг л те. Вейдийг өмөрөх гээд байгаа юм шиг л те. Ягаад хамаатай гэвэл жишээлбэл ингэдэг байхгүй юу. Чи одоо зүгээр саксыг болъё. Урлагаас жишээ авъя те. Чи урлагаас жишээ аваад чи одоо одоо юу гэдэг нэг хитэн дуучин тоглолт хийх гэжээлээ чи нэгийг сонгож үзэх гэжээлээ. Чи тэнцээс хин YouTube дээр хамгийн олон хандлтаагийнх нь тоглолтыг үзнэ гэдэг үл байхгүй юу? Хинбэ гэдгээс л хамаардаг. Хинбэ гэдгээс л хамаардаг. Яг л энтэй адилхан. Үзэгчид All-Star-аар хин гэдэг тоглогчийг тэнд бөмбөг залаад бөмбөг шидээд эсвэл slam dunk хийгээд байж харахыг хүсэж чинь тэрэндээ саналаа өгч байгаа. Гоё жишээ. Гэтэ энэ одоо зааза бичүүлээ болох гээд байна л да. Тэгэхээр хийвгүй. Харин зааза бичүүлээ. Харгуул манай монголчууд нөө дэлхийн мэсээ дэмцсээр байгаа хэд хүртэл явуулчихлаа. Тэр тэгээ 11 хүртэл явуулаа. Тэгээд дээрээс бас шагнал talent miss авлуу яалаа. Team miss шагнал баг бас хүргэсэн шүү дээ. Тэгээд тэрнтэй адилхан нэг бүтэн дэлхийн нэг бүтэн улс тэр үний төлөө ингэж явж гин гэдэг чинь бас нэг талаас тэр улсын ард түмэн заазаагаа хармаар л шүү дээ. Монголчууд магадгүй Монголоос хин нэгэн тоглогч энэ байгаа шүү. Амар юм бол тэргүүлж байгаа шүү. Тэгээд нөгөөх нь гадаад их мэт тэрэн дээрээс идрээ Facebook дээр компанид ажил зохион байгуулалт солиор болох юм. Тий, би ч гэсэн пэйж мэйжээр дэмжиж байгаа. Jeremy Lin явж байгаа шүү дээ. Jeremy Lin байгаа. 8 дугаар өрөөнд. 59,000 саналтай. Яваа. Нэгэсэндээ хятад нөгөө юуныхаа өгч байгаа. За бүхүүдийн санал асуулгын үр дүн бас нэг юмтай зэрэг зарлагдсан танилцуулсан юу гэхээр энэ жилийн бүхүүдийн тоглолтын хослол тэр чигээрээ хувцас гадуур хувцас халаалтын хувцас гэдэг бүх зүйл танилцуулагдсан. Миний харж ирснээр хамгийн хувцс болсон. Энэ жилийн бүхэл хамгийн юу ямар хувцс гоё юм уу? Хамгийн хогийн. Гэхдээ ер нь бол яг жил болгон одоо ингэж бас юм бид гэхгүй. Одоо ингэж шинэ бүхэлдийн өмсгөлийг анх ингээ харлаа штэ. За энэ бол яг хэвтэ ингээ хүн чинь үнэлэмж байна штэ. Тэнгүүд энэ жилийн өмсгөл чинь ингээ за энэ бол яг тиймэрхүү за гайгүй тэрний айгүй гайгүй майгүй. Нью-Йоркийн өмсгөл бол нэг бас нэг гоё юм байгуу мөртлөөс айгүй тийм гоё байсан штэ. Классик хэмжин дээш боловч энэ жилийн бүр юу юм бэ гэхээр би бүр ингээ шууд worst гэдэг рүүгээ шийдсэн баг. Өөрөө миний хувьд тасчтэй. Нэр тасчтэй шүү. Одоо манай Ливерпул бол жил болгол өмсгөлөө солин зарим нь таалагдахгүй тэгэл тассаал аваад өмссөн л явчихдаг шүү. Бүхэтийн тоглолч нэг л удаа өмсөн л да. Тий. Ер нь тийм л дээ. Тэгтэл за энэтэй холбогдвол бүх цагийн All-Star геймүүдийн хамгийн дуртай өмсгөлтэй жилүүдийг ярилцах уу? Юу гэж бодож байна? Тэгээ нөгөөтг нь мэдхгүй. Нөгөөтг нь ямар сонголттой байсан боялтаас эхлэе. Минийх би ингээ бүх онуудыг ингээ сая 16 оноос хойш ингээ гүйлгээд үзсэн хамгийн их таалагдсан 2003 оны
Цагаан улаан, өрнөд улаан. Одоо хэний хамгийн Ийм сүүлийн ярьж хэлэхгүй байсан. Би Jordan түкэй дээр гүйлгээд хувцсуудыг харж байгаа. Тэр их хамгийн гоё улаан нүгэр. Өчигдөр зүгээр одоо зүгээр дотор бодолтой зүгээр өмнөх Ослоруудыг зүгээр л ингээ харалтаа байна. Хэцүү байна уу? Шууд толгой. Миний шууд орж ирэх юм байхгүй. Миний хуулийг өөрсдөө өмсдөг үйл гоё байсан. Тийм, нотцсон. 97-аас 2002 он. 97-аас тэр Яг саксид сонирхол үзэж явах үеийн тэр үл. яг нэг өөр тийм өөртөө гоё. яг тэр нь болохоор яга болсон бэ гэхээр нөгөө бизнес нь алга болцсон л доо. Нөгөө Остергийн өмсгөл зарах бизнес болчихгоод энэ би бол 3 оны өмсгөлсөн гоё яад бол өмнө 90-ад оны өмсгөлүүдтэй яг эргээд ирсэн шүү дээ. Тэгэд яг одоо ингээд юунуудаа бодохоор өмнөх сүүлийн хэдэн жилийн өмсгөлүүдийг бодохоор яг технологийн дэвшил мөчл одоо Adidas ч хувцас нөгөө нэг хог хаяглаар хийдэг болсон гэдэг. Тэгээ бодоодсон ч бас өнгөрсөн жилийн өмсгөл бас их гоё байсан билээ. Review-ны Trotto тусан Oster өмсгөлс бодоодсон ч их гоё байсан. эргээ харахаар өөр л дээ. Надад бол 92 оных гоё шүү дээ. Хэний тэр юудаар холбогдчихсан гэхээр тухайн үйл явдлаар холбогдчих холбоо бодчихдог. Үгүй бид нар тэр үе чинь Magic Johnson Харин 92 он мэдхгүй шүү дээ. Magic Johnson сүүлийн жил байхгүй. Magic Johnson чинь өргөдөж ирээд нөгөө нэг өвчтөй Одоо болоо. Kobe шиг юм болох. Kobe чинь түүгэнд хоёр цогцолж магадгүй болоод байгаа шүү дээ. Хүмүүс NBA Хэрвээ Kobe-г оруулчихвал би л энэ эсрэгүүцнэ. Энэ юм байж болох. Тэгтээ угаасаа авахгүй шүү дээ. Яг бол 50-50 болсон юм чинь. 100 байсан. Хэрвээ зүгээр урилгаар оруулвал энэ айгу утгагүй асуудал. Тэг Magic Johnson ясаа. Танаа. Magic Johnson бол яа харахгүй л их өөр үе байсан. Вин их өөр. Манай үн чинь яа харахгүй нөгөө HIV-г харахгүй мэдх юм. Бид нар зүгээр тэр тухай ямар ч ойлголтгүй мэдгүй өөрсөн. За. Бодын өмсгөл ямар ч байсан хүмүүс нэг таалагдаагүй юм шиг үлээ зүгээр сошиал хандлтыг харж байхад. нөгөө Та бүхэнд айгүй таалагдсан юм шиг. нэг тийм комент Тэр байлээ. харж болж байгаа шүү дээ. Нэг тийм комент байлээ. Энэ одоо нөгөө хальт харангуудаа All-Star гэдэг юм би ч харахгүй. Хүн хальт харангуудаа Монголын үйлдвэр хөөрхөн өмсгөл үйлдвэрч хүн арсан гэсэн шүү нэрээ тий. Энэ их айтайхан үйлдвэрлэх газар байна мазар байна гэсэн чинь тэр NBA-ийн өмсгөл бол таарсан бэл. За окей хэсэг хугацаанд завсарлаад MVP post уучлаарай. MVP post. Баясагийн MVP post-ыг үзэх болно. Хамгийн үнцэнтэй пост юм уу? Тий. Викрийн 90 мань хоёроор нь дуусаж халтуурын хаалт болтой хоёул өгдөг нэ. Мөн айцгаа хоёроор аснаа цэнгүүрээ момох тавьж дайж юм байна уу? Уул ургаагаас ашиг нараад тэгэхээр нөхөн төлтийн ничнэ заа гэж. Манай нутгийн дэвсгэр дээр очиноо. Шоу яаж болдгийг харуулсан. Эдсэн уусан өмсөн зүснээр өрсөлдөөд байхгүй. Жихийн эрхчлөө юм шүү аа. Явчлаач дөө. Нүдээр удаадаг болчих юм дээ. Мань харсаа 10 гаруй жи шороо оргоор явцсан. Игүү гарагт юм л. Чимний бүсэг өгдөх үү? Мөг хөлгөн надад зүрх бий, зүрс бий, зориг бий мэдөө. Би жажлан залгидаг. Жажлахгүй цааш нь харуулдаг хүн заяа. Нотлогдохгүй бол улгаа гэж тооцдог юм шүү дээ. Та хоёрын батарейч одоо байхгүй болсон л да. Тэр нэр ямар аваад байгаа вэ те? Бандын барааг нэг харчих юмсан. Маргааш манай гараж дээр бүгд өөр өөрсдөө болох машиныг олж ирсэн шүү зэ. Тэр бидний хөөх машин маань яг ямар машин байх юм. Голтоныг спайс тавьчаа сайхан ирдэгсэн. Эми пост хэлж байна. Энэ 7 хоногт үзэгчнүүд маш идэвхтэй байлаа. Тэгээд яг шалгаруулах баг 20 юм ирсэн шүү. Тэгээ бүгдийг нь үзэж гисэн. Тэрийн үлдсэний пэйжээр үзээ. Манай пэйж лайк дараарай. Манай пэйж лайк дараарай. Лайк шеэр. За тэгээд энэ 7 хоногт 6 пост сонгосон байгаа. Тэгээд 6 дугаараас эхлээд Тусгай байрнаас эхлэх юм байна тий.
За. Баатархуугийн ялалт гэж байна. Маа ялалт өөрийнхөө пэйж дээр Антикумпогийн шидэлтийн талаар бичсэн юм л да. Антикумпогийн шидэлт тооцохдохгүй байсан сүүлийн 2 минутын тайланд Янсыг бөмбөг хураалах ёстой байсан гэж дурдлаа гэдэг. Нөгөө 5 секунд угаасаа 8 секунд бүрдчихсэн. Тийм ээ тий. Тэгсэн чинь доор нь нэг коммент нэг сонирхолтой байна л да. Тухайн үед шийдвэр гараагүй тоглолтыг тооцсон байж өнгөрсөн ийм мэдээ гардаг болсон утгагүй санагдаж штэ. Үүгээрээ тэгээд хинт хариуцлага тооцох гэдэг байгаа юм болоо гэсэн чинь нэг хүн тоглолтын турш Португал бишдэг болгоно гэдэг байгаа юм штэ. Португал гэдэг чинь улс шүү дээ ард вэ? Португал ард юм шүү. Португал гэж хэлж байгаа юм. Аха. Нөө Португал ч нөө Криштиано Роналдотой улс өстэй гэдэг. За 5 дугаар энд NBA Talk with Eddie эдрийн групп дээр нэг хүн Paul George #NBA vote гэж Paul George саналаа өгч л дээ гэсэн ихний коммент скор ялалтад алгадуулаа гэж. Өмнөх дугаараар баажиг алгацсан юм л. За 4-р оронд Vince Carter оны шилдэг багийн хамтрагчийн шагнал авж байгаа нэг зураг. Энэ ямар учиртай шагнал юм бэ гэдэг нэг хүн зураг хийсэн чинь доор нь янз бүрийн коммент өгсөн чинь нэг хүн хамгийн олон удаа хүн татаж уусгасан гэдэг шагналаа гэж. Яг тэр шагналын цом нэг тийм хүн татаж. За 3-р оронд нэг хүн энэ #NBA vote гэхээр тэр сагчинд оноо нэмэгддэм юм уу? Тэгвэл Зак Левин #NBA vote. Тэгээ Зак Левин гэдэг буруу болсон биз дээ. Тэгээ гүм яг ер нь яг бичгийн хэлбэр одоо бичгийн соёл болчиход байгаа юм уу? Энд бас алж байгаа. Би нөгөө антикум Зак Левин оноо нэмээд тахтай. 2-р оронд эдрийн групп нэг хүн ялтаха би таны Рамат гэж Загийн шинэ хэллэг гардаг. Жимс үүдэг үстэй. Анти Рамат Гранат өстэй дараа Рамат ч үүдэг дээр энэ их гоё. Доолтын комментууд нисэн шít юм ч тэгээд хэлэг аваа. Памат гэж байгаа юм нэ. Памат хизээч Памат гэдэг үг гэж Памат гэж үг. Нэг дээрийнхаа эдрийн үеэр ярих юм бол нэг ташаага туссан. Ташаага If цаашдаа фэн ч юм уу, фанат ч юм уу гэдэг үгэнд ранат болж байгаа. За миний ранат баярлалаа. Энэ номер 1-ийг би бол үдсэн харсан. Номер 1 бол өнгөрсөн дугн орсон тийм. Тэгсэн чинь энд нэг хүн бүр зургийг янзлаад тайлбар хийцээ. Тэгээд энэ уншид бол эхлэх юм байна. Ямар ч сан баажи та нар угаасаа киног нь үзсэн биз гэдэг л. Тэгээд энэ зурган дээр нэг энэ ингээд зон их дөрвөл NBA-гээр зорцсон тэмдэглээд зарим нэг үзэгч би бас зөндөө юм харлаа. Гэсэн чинь зарим үзэгч нь та нар их дөрвөл гэсэн юм эсэн өөрсдөө тэгээд энийг бид нар тэгээд энэ саяын постыг хийсэн үзэгчл ийм нэр өгцөөс тэгээд бид нар бол их дөрвөл мөрөл бол биш зүгээр л NBA. Тэгээ яг тэгж бас асууж байгаа хүмүүс бас ингэ зөвлөгөө өгөх хэрэгтэй л те тий. Хүн төрөлхтний дотоод мөн чанар бол амар амгалан байна. Тэгэхээр тайвшраад зарим нэг юм дээр бухимдалгүй зүгээр юм бичилгүй ингээ гүйлгээд өнгөрөөч бас болдсон шүү дээ. Facebook чи ингээ скролл доошоо яваад идэм билээ. За баярлалаа. Амар тайван байцгаая бүгдээ. Энд гэхдээ энэ сүүлийнх нь бол алж илээ. Наад нэр чинь намайг тэр өнгөө захлаа усуулсан гэж бас Леброноос болоо яасан илэг авах гэжсэн. Чи угаасаа л өнгөл усуулсан. Салаанаар хямдралын ирэх юм авч маад. Чи авах юм бэ? Чи өгөхгүй юм бэ? Намайг очиж өгөхгүй болоо хийчих. Яа. Монгол ингээ хоёр өгөхөнтэй. За баярлалаа. Тэгээд бас баясаар энэ комментүүдийг зургийг явуулсан хүмүүстээ бас бүгдээрэнд нь баярлалаа. Дараа 7 хоногт бас сонирхолтой зүйлсүүдийг бичээрэй. Энэ хамгийн гол нь юм маш гоё би биэндээ инээд бэлгэсэн юм баг аян өрнөдөг болсон байлаа шүү дээ. Энэ бас их таалагдчихж байгаа. Тэгээ энүүгээрээ бас уриалахад тэгээ манайхан бас гоё зөв бичгийн дүрм дээр гоё анхаарал явуул тэгээ Монгол их сайхан хэлээр гоё зөв сайхан бичиж сурцгаая цөмөрөө. Тэгээ бас одоо надад ч сайн мэтгөл юм байдаг хгүй. Манай Монголд одоо юу гэдэг гадаад үгийг монгол хэл рүү хөрвүүлэхтэй ч юм уу гадаад үгийг одоо монгол хэл рүү галиглан бичгтэй ч юм уу та айгүйх алддаг даалгавар шин тэр панат, ранат, фанат аль нь ч үгүй тий. Тэрэн шиг одоо манай Монголын үзэгчд, сонсогчд ч бай, сэтгүүлчд ч бай рэпер гэдэг үгийг хизээч зөв бичдэг. Одоо хүртэл. Яа за яаж миний хор бол ийм үг байхгүй л дээ Монгол. Байхгүй. Гэхдээ миний бодлоор бол PPER гэж одоо англиар хэлжтэй. Миний бодлоор EPPER гэж бичдэг байхгүй. Егер. Манай Егер биш, Епер гэж бичдэг. Хоёул айгуу санал нэгтэй. Яг наа чи ер нь бол Орсын юу вэ? Орс руу игээд байгаа. Тэгээд ер нь бол энийг Оросууд рэпиг EPP гэж бичдэг. Тийм үү? Тийм.
Манайх чинь аюу гоё гурван ишгтэй шүү дээ. Ир эр рэпер гэдэг. Рэп хөгжим гэдэг чинь хэрвээ Америк хэлэнд одоо юу юм бэ? Англи хэлэнд Америк хэлэнд за мэдгүй. Тэр хэлэнд REP гэж бичдэг бол бид нэр рэп гэж бичиж болох байхгүй. RAP гэж бичиж байгаа учраас ир EP гэж бичиж байгаа байхгүй. Тэгэхээр эрхэм мөндөд сэтгүүлч найзаасаа уриалъя. Рэпийг цөмөрөө хоёр эгээр бичээрэй гэж юу? Ир EP гэж. Бас энэ хэцүүлдэ нэг юм рэпер үстэй. Яг англи дуудлага гэх юм. Гэдэг тэр бүр хэцүү. Гэдэг шиг байдгүй. Ямар ч ойрхон жишээ авахд орсууд бол ир EP. Тэгвэл бүр хагасыг нэмчихэл яг ард рэпер болгоод Ангууд амар муухай үг болно. Рэп гэдэг чинь амар муухай. Ямар цаа. Тэгээд Америк хэл мэддэг юм биш юм муухай юм. За үнсэн сэдвүүргөө оръё. Юу гэхээр одоо бид нар жоох юм мэдэмхэр энэ мэдэмхэрлэлтэй бид нар их өөрсдөө олзуурхад мэдэмхэж яагаад энэ дээр үзэгчдийг бас мэтгэлцээсэй гэж хүсэж байна. 50 оноотой тоглолт энэ үйлрэл 8 дахь удаа гаргасан хамгийн сүүлийнх нь Jimmy Butler-ийн 52 оноо байлаа. Энэ нь юутай тэнцэж байгааг 8 өөр тоглогчны үйлрэлд 50-аас дээш оноо авсан NBA-гийн дээд амжилттай тэнцэж байгаа. Гэтэл улирал маань ердөө 3-1-т явж байгаа цаашид 50 оноо энэс хэд дахин ирж гарч магадгүй. Яг тэгвэл форм нь ханаад ирэх нь яг өстө жинхэнэ од тоглолцнор чинь галзуурч эхэлдэг штэ. Энэ юу гэхээр өмнө байсан энэ 50 онооны тоглолтуудыг одоо ингээд баг даблдах хэмжээнд хүрж байгаа нь юутай холбоотой юм бэ гэдэг дээр бид нэр ярилцах чинь. Эдрээ энэ дэр их бэлдэж ирсэн баг тийм үү? Бэлдсэн. Би энэ дэр нэлээд судалгаач хийсэн олон янзын нөгөө мундаг аналистуудын ярихыг сонслоо. Тэгээд зөв тэдний миний өөрийн бодолч бол нэг биш юм. Ерөөдөө тэр хүмүүс юу ярьж байна? Ялангуяа нөгөө Detroit Pistons-ийн холбооч Isaiah Thomas. Яг тэр нэг амар үе тоглож ирсэн хүн шүү дээ. Яг л Detroit Pistons гэдэг багч Michael Jordan-ыг зогсоох гэж 2 жил зогсоож ирсэн. Дараагийн 2 жилд нь бараг болох байсан шүү. Тухайн үед одоо хамгийн ихний асуудал юу гэхээр энэ олон 50 онууд яагаад авч байгаа гэхээр 2003-аас 2004 оны үеэрлээс эхлээд NBA-гийн шүүгчнэр хамгаалан тоглогчийг хамгаалж байгаа тоглогчийгоо одоо хөдөлгөөний нөгөө гараар хорих. Нэгсэндээ англиар болохоор одоо нөгөө юу гэдэг юм л да. Handshake. Тийм. Энэ чекинг гэдэг. Handshake гэдэг нь хөдөлгөөний хориод явуулахгүй байна л гэсэн үг. Хажуугаар нь заслан аваад явах ч гэсэн хүнийг түлхээл явуулна. Ямар нэгэн байдлаар түлхэн. Ямар нэгэн байдлаар зуурна. Ямар нэгэн байдлаар хөдөлгөөний хориод хөдөлгөөний хориод бараг доогуур ингээд хөлийг нь хорчморч тийм хөдөлгөөнүүд байдаг байсан. Энийг зөвшөөрдөг байсан. Энийг Michael Jordan эсрэг Detroit Pistons жиггуутгаар хийдэг байсан. Тийм учраас тэгсэн багт Jordan бараг 50-60 оноо авдаг л байсан үе шүү дээ. Контактыг тэгэхээр илүү их зөвшөөрдөг. Контактыг асуудал зөвшөөрдөг гэсэн. Шүүгчнэр чинь бүр баталгаатай юм дээр үлээдэг байсан болохоос биш. Зүгээр нэг жоох юм дээр үлээхгүй тоглолцдог. Нэг сайн хоорондоо нэг жоохон зодтолдуулцдаг тий. Тухай техникгүй болчдөг ус. Тийм үл үе. Тийм учраас хамгийн том шалтгаан энэ гэсэн. Тэгээ 2003-аас 2004 өдрлөгчсөн харах юм бол тэрээс хойш буюу LeBron James NBA одоо орчноос хойш шүү дээ. Anthony Wade үеэс хойш, Wade Rodgers үеэс хойш NBA-гийн шүүлт хитрхи нэг тийм зөөлхөн болоод зөөлдөөд тэгээд энэ нөгөө 50 оноо авдаг явуулж ирсэн. Энэ үйлрэл дээр яагаад энэ олон оноо авагдаад эхэлсэн бэ гэхлээр за хиний Isaiah Thomas хэлж байгаа хамгийн том шалтгаан бол тоглогч нар ичиг булчираагүй болчихжээ гэж. Алдаа авахын тулд. Биш. Өрсөлдөгч чинь чиний хамгаалж байгаа хүн хэдэн оноо аавна гэдэг чинь хуучин үед бол энэ миний эсрэг 50 оноо авах юм бол би ч амиа орлоо гэдэг баг тийм үе байсан. Хүмүүс хувийн үе шонзон. Одоо хүмүүс чи бие биентэйгээ сайхан найз болоод бие биентэйгээ тодорхой хэмжээний харьцаатай болцсон учраас хиний эсрэг миний хамгаалж байгаа 50 оноо авах бол өөрийнх нь хувьд тийм ичиг зүйл биш болцсон байна. Одоо бол ерөөс. Ийм хоёр шалтгааныг би өөр харлаа. Өөрөд олон шалтгаан бий л дээ. За энэ 50 онооноос гадна юу бас нэмэгдээд байгаа вэ гэхээр triple double-ууд. Triple double-ууд бол одоо жинхэнэ галзуурж байгаа. Нөгөө нэг сагсан бөмбөг одоо Oscar Robertson-тай харьцуулах утгагүй шүү дээ одоо энэ чинь. Тэрнээс хойш хэдэн жил өнгөрч байна. Хагас 100 жил өнгөрч байгаа. Тэгтэл triple double одоо Oscar Robertson-ы хэмжээнд очих хэмжээнд ингээд яагаад бас ихсээд эхлэв байсан. Яагаад ийм их болоод эхлэв? Юунтай холбоотой? Яг гоо дөрмийн өөрчлөлтүүд бол мэдээж энэ олон оноо авж байгаа супер статистик үзүүлсэн супер тоглолтууд гарч байгаа нь бол мэдээж дөрмийн өөрчлөлт болов. Гэтэ миний хувьд бол зүгээр сагсан бөмбөг нь улам хөгжөөд байна. Тоглогчд маань энэ одоо дээр үеийн түрүүн нэг цалин ярьсан шүү дээ Пол Мисап дээр. Тэр шиг л ихгүй юу? Тоглогч нь өндөр цалин авч байна. Одоо зөвхөн сагснаас огт өөр зүйлд анхаарах зөвхөн сагсаал анхаардаг болсон. Сагсаад өөрсдөө сайн тоглохын тулд сайн амжилт үзүүлэхийн тулд бэлтгэлээ сайн хийж гин. Тэгээд тоглогчд нь арга техник улам бүр хөгжиж байна. Тоглолтын арга барил гэсэн хөгжиж байгаа шүү дээ бас тийм. Тэгээ одооны цагш хэдэн наснаас эхэлсэн гэж бодлоо тийм үстэй. Хэдэн наснаас эхэлсэн? Бүр багаас эхэлж байгаа шүү дээ.
Тийм яг үнэн. Тэгэхээр би зүгээр яг тэрийг заавал тэр дөрмийн өөрчлөлт одоо тэ хайн чекэнд байхаа болж ийн хитрхи амархан зүйл дээр алдаа үлээдэг болж ийн гэдгээс илүү энэ зүгээр л тоглолчдын энэ чадвар нь дэндүү оргилолтой хүрээд байна гэдэг зүйлийг хараад байгаа. Тэгэд одоо чинь Джеймс Харден нэг тоглолтод баг 20 шидэж байна персонал. Westbrook хийж байгаа. Алдаа авах чадвар сайжирч штэ. Тэр одоо энэ амархан мэдээж дөрмөнтэй энэ чинь шууд уялдаа холбоотой тэгээд дөрмөн ийм байгаа юм чинь тэр тоглолт тэрэндээ таарууллаа. Одоо Монгол бүгцэн тэгдэг үстэй. Дөрмөн барьцноос сонгооны барьц өгд, шахааны барьц өгдөг гэдэг шиг бүгд таргалаад ч юм уус ингээд цухтаал ингээд барилдаг. Яг ямар ч ялгаагүй мэрэгжлийн спорт бол мэрэгжлийн спорт шүү. Тийм учраас энэ бол зүгээр л сагсан бүгийн спорт маань хөгжлийнхөө дээжт рүү яваад байгаа нэг шинж илрэл юм уу да. Санал байна. Түрүүний Жиг нэг дуун дээр нэг жишээ авсан тэрэн дээр авчилт чи. Одоо чи уран бүтээлээ гаргаа явахдаа за тэр уран бүтээл маань угаасаа ингээд тулцсан. Одоо тийм чинь одооныхоо хизэж одооныхын хавтаа гэж хизэж хийдэггүй зү. Тий. Бүх юмдаа илүү төгс болохын тулд тэгэхээр альва нэг юм машин тогтнож байгаа хугацаанд ерөөсөө төгс зүйлрүүл тэмүүлждэг. Яг түрүүний баясаа үндэсний бүхтэр спортын дуурайнд барилдаан болдог байхад хөдөө тээвэрт явж байгаа л увсаас зил зунгустайгаа орж ирэл спортын орны гадаа тавьж барилдаал нутаг буцдаг байсан. Одоо бол тийм хүн байхгүй шүү дээ. Тийм хүн орж ирэл нэг ч таахгүй. Үндэсний бүхтэр жишээ. Тэгэхээр юу чинь бүх зүйл байх хугацаанд төгс зүйл рүү тэмүүлждэг. Тийм учраас энэ бол энэ олон статистикийн үзүүлэлт юу гэхээр бэлтгэл сургалтын үр дүн тэгээд төгс рүү тэмүүлэх төр хүсэл эрмэлзлийн үр дүн. Бага боломжтой хүн болгон одоо юу гэдэг ямар ч нөхцөл байдлаас боломжоор те илүү сайн сайжрахыг бүгд хичээж байгаа. Харин одоо юу гэдэг одоо NBA-д тэр боломж нь илүү сайн өгдөг байгаа. Боломж. Зөвхөн тэрэндээ зориулсан. Тэр чинь иж байгаа болоос эхэлж байгаа шүү дээ. Баг юу идэж ууж байгаа гэдэг шал өөрөө мэдэж ууж. Энд чинь одоо баг л роботууд шиг л байгаа юм шүү. Одоо энэ тоглогч чинь. Тэгээд энэ offensive rebound дээр нэг юм бас хөндсөн л. Тэр айгу зүгээр санагцсан. Одоо энэ James Harden, Westbrook-д холбогчийн Берлин тоглогч чинь rebound багаа тэргүүлээд байгаа шүү дээ. Энэ хоёр ч одоо. Тэг яагаад вэ гэсэн чинь хуучин болохоор хуучлалыг барих гэдэг. Танаа хуучин чиний үед таны үед одоо нэг багийн дасгалжуулагч нар өндөр тоглогч нарыгоо хэрвээ хамгаалагчийн шийдсэн тохиолдолд тэр бөмбөгт яв гэдэг байсан юм байна. Наадах аваад тэр надад offensive самбараас бөмбөг авалтыг аваадах гэж явдаг байсан. Одоо бол загсан бөмбөг өөрлөгдөөд нөгөө хүн шидлээ нөгөө өндөр нөгөө алидины буцчихдаг шүү дээ. Робин Лоббиг санаж байгаа шүү дээ. Нөгөө жишээ Шактины фүлдэр орцсон. Шидсэн чи өөр алидын буцаа явцсан. Самбар үсрэг ямар ч. Яг загсан бөмбөг тэр хурцтай болоод шүү дээ. Тэгээ явцсан. Тэгээ угаасаа ойрчгор чинь Харден хоёр чинь барахгүй ш. Нөгөө Westbrook алидын яваад байгаа шүү дээ чинь. Тэгээ гэл олш нөгөө хамгаалтын байранд эзлэхгүй бол нөгөө хэд чинь гүцэхгүй болчдөг. Тийм учраас одоо ерөөсөө хоёр өндөр хашлаа. Westbrook яаж бөмбөг авч ийн нөгөө өөр дөр баг хүрээд ирж байгаа. Нөгөө бөмбөг чинь James Harden хүрээд ирж чинь тий. Нөгөө баг өндрүүд одоо баг хатгадаг болсон гэж нөгөө хоёр л байгаа. Мачи яа. Чи яа. Баг цаагуурын чинь бүр тийм баг тийм хөлбөр тактик болсон байгаа. Энэ бол ерөөсөө triple double-ийн ялангуяа Harden Westbrook хоёр дөр бол айгүй том нөлөө болж байгаа мэлий. Хараад хахад бол. Тэгэхээр хоёр супер тоглогчтой болохоор нөгөө багийнцсан дагаад тэр хоёртой статистик гэсэн хангаж багийнцсан. Уусаа ер нь бол яг Harden Westbrook хоёр энэ тоглолтыг харахаар яг 2000 оны их үеийн Нью-Жерси Нетс их санаад ороод байгаа шүү дээ. Джейсон Кин самбраас тэр үүдвэс. Тэний мартнууд. Маш сайн бокс аут хийдэг байсан байхгүй юу Нетсийнхэн. Тэгээд яг сайн ашиглал. Кид очоод самбарыг авдаг. Тэгэл трипл дабл хийгээл. Тухайд бол трипл дабл тийм ховрын бараа байлаа шүү дээ. Тэр үед чи NBA 2K биш NBA Live мод. Тэр үед Джейсон Кид Нью-Жерси Нетс амар самбар авдаг байсан. Тоглолт хүртэл тоглож байхад. Би бол яг лайвыг бол сайхан юм шүү. Жист айгуу гоё ярдсан. Тэр үед тоглоомд хүртэл Джейсигийн самбараас аягүй сайн авдаг. Тэр багийн нэг тоглогч нь хитрхээ супер болж Джейсигийн тоглоомын нүүрэн дээр байдаг байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэр үед. Тийм багш 2002 он дээр үүдээ. Амар. За тэгээд энэ дээр бас үзчихэд нэвтрүүлэг үзээд доор нь коммент дээр нь биднийг шүүнлэх яах вэ? Биднийг дэмжих яах вэ? Энэ талаар мэтгэл зүйл илүү гоё явах юм болов уу гэж. За тэгээд нэг сэдвийг ярихгүй өнгөрж чадсан нэвтрүүлгийн маань цаг ерөнхийдөө өндөрлж байна. Гэхдээ Philadelphia 76 баг ягаад одоо хүртэл солилцоо хийхгүй талаар та бүхэнд ямар нэгэн мэдээлэл өгнө үү? Ягаад гэх юм бол би энийг бүр гахаж гагшраа бараа дуусчих байгаа байхгүй. Joel Embiid байгаа, Nerlens Noel байгаа, Okafor байгаа. Тэгсэн мөртлөөсөө одоо Embiid-ийг тоглуулж байхдаа нөгөө хоёрыг ашиглахгүй, сайн нэлээсээ 4-дээр ашиглаад байгаа мөртлөөсөө байлгаал байдаг. Нөгөө хоёрыг байлгаал. Нэгэнд нь 10 минут өгөөл, нэгэнд нь эсвэл амраагаал ингээл тэр хоёрыг бүрдээ хинч шулгаж байгаа бүр хамгийн харамсалтай. Би Okafor бол харамсахгүй, нугасаа хамгаалт юм бол Nerlens Noel үнэхээр харамсаад байгаа. Тэр гоё тоглогчийг ингээд хинч шулгаж байгаа. Энэ талаар ямар нэгэн мэдээлэл байна уу? Sixers-ээр тоглосон уу? Яг үнний хэлэх Sixers-ээр тоглосон.
Үгүй худлаа Sixers-тэй тоглосон юм. Sixers-тэй Sixers-тэй тоглож хожиж байсан. Тий. Юу зүгээр саадуучаа тэгээд байгаа юм шүү. Бид бол тусдаа Sixers гайхаад байна ялтаа. Тэгээд байгаа шүү. Зүгээр эрсдэлүүлэхийг хүсэхгүй юм шүү. Ямар Joel Embiid-ийг гимчихгүй гэдэг л ойлгоод байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр болон миний үзсэн сүүлийн 2 тоглолтоос юу харагдсан бэ гэхээр за Embiid тэр тоглолт дээр 5 алдаагаад хөвдөж байгаа. Бишээ 6 алдаагаад хөвдөж байгаа. Хөвөл 14 он 10 самбартаа жил айгүй сайн байсан мөртлөө нөгөө 5 талтаа авч байгаа. Тэгэхэд Окфорыг оруулж ирэхгүй байгаа. Окфорыг тэр тоглолт бүр нэг ч гаргаагүй. Тэгээд тэр тоглолтын дараа Бред Браун юу гэж хэлж байгаа вэ гэхээр би бол тухайн үеийнхээ нөхцөл байдалд ирэхэд тааруулж бага өвдөдөж явж байгаа гэдэг шалтгаан хэлж байгаа. А тэр нь болохоор яг өндөө бодвол тэр биш байгаа байхгүй. Нөхцөл байдал тэрөө тааруулж байгаа бол нөгөө нэг айхтар алдааны асуудал орсон нөөлийг суулгаад Embiid угаасаа байхгүй бол Окфорыг гаргах гэсэн чинь. А гэтэл тэрэнд угаасаа бэлдээгүй байсан. Зорилго ба шүү дээ. Харин тий. Тэгэхээр эн чинь ерөөсөө ямар зорилготой байгаа вэ гэхээр хин нэгнийх нь одоо нэг үн цэнийг нь өсгөж жагаад явуулах гэдэг. Тэр тоглогч нь ерөөсөө Embiid-ийг солихгүй ойлгомжтой шүү дээ. Тийм учраас одоо Босноос нөүлийн юуг албаар өсгсөн тийм. Албаар өсгсөн. Тэр ерөөсөө тийм бодлол бариад байна. А нөүлийг харин авахгүй гэхэлэр нөүл чинь болохоор одооний нөгөө нэг өндөрчүүдийн сагсан үеийн хувьд бол яг харахгүй хамгаалалт нь зөвхөн блок гэдэг болохоос биш яг нөгөө Дэндер Жордан шиг нэг тийм нөхөрлөж байгаа болохоор нөүлийг сонирхгүй байна л да хүмүүс. Дээрээс нь би нэг мэдээ харсан байхгүй. Нэрлээс нөүлийг сонирхгүй байгаа шалтгаан нь юу гэхээр тэр хувийн зуршил гэнэ. А бас тийм байна уу цаанаа? Нэг тэгж харсан. Зуршил гэдгийг би бол ойлгохдоо цаа чин жагрыг устай юм шиг. Ямар нэг юм тэр нь юу юм бэ? гэлдэг байж магадгүй. За. Гүг би бас хаанаас уншлаа. Нэг тийм уншижсэн шүү. Харин тийм. Бас нэг тийм хувийн зуршилтай холбоотой юм жагрыг усдаг гэж магадгүй гэдэг юм уншижсэн шүү. Би бол бүр хүндийн яад юм болов гэж айсан. Тэрнээс нь имээгээд багууд авахгүй байна. Хүнд гэдэг нь нүү? Ай. За ямар ч үс идрээ энэ талаар их мэдээлэлтэйсэн юм. Баярлалаа идрээ. Юу нэр ихтэй бид нар Gal Sixers-ийг ярьсандаа дараа Embiid-ийг Gal-ийг дурсаад өнгөрч идэх үү. Манай хүмүүс аяг асууж байгаа. Бүр хүмүүс аяг асууж байгаа. Embiid-ийг та нар яагаад ярихгүй юм? Embiid. Гэхдээ нэг олон юм ярихгүйгээр зүгээр Embiid яг юу болоод байна? Embiid цаг нь ирэх байна. Цаг нь ирж. Юу болоод байна гэсэн үг юм бэ? Embiid хин юм бэ? Embiid яг юу юм? Рематал болцохгүй. Чи тэр сонсноо? All-Star-д орчих юм бол Ирена дингсэн юм байл да. Өмнө нэг Ирена руу хандарсан юм байна хүн. Тэгсэн чинь чи All-Star болчиход иргэсэн юм шиг байгаа юм. Чи юу н одоо эсвэл Ирана би зөвхөн All-Star-тай болдог гэсэн юм шиг байгаа юм. Одоо цагийн сагсан үед өөрөө тэгээд байгаа шүү дээ. Би сошиал медиа дээр бол хаана болно гэдэг байгаа шүү дээ. Орчин цагийн шаг хэрэгтэй. Амар орчин шаг болчиход. Тэгээд Rihanna-гцэн байгаа. Ер нь янз бүрийн од celebrity тийм эмгтээч дөрөв байнгын зүрийг бичдэг. Тэгээд өсөд өөрөө сахилахгүй нөхөр. Тэгтээ NBA-ийн тоглогчдын янз бүрийн celebrity эмгтээчүүдтэй орооцолдог асуудал нь бас ер нь маш их юм тийм. Маш классик гарсан үстэй ял та. Тэ. Тэр бол буруу. Тэр юу их ойлаа. Өнөөхөр Gordon Dragic шүү дээ. Тэ. Гоёо. Тэгсэн чинь яг нөө James Johnson алуулах гэсэн шүү. James Johnson чинь MMA-гээ явдсан шүү дээ. MMA-гээр хичээлдэг. Ямар юмны хар бүстэй, каратегийн хар бүстэй шүү. Тэр нь дээрээс ганг гэстэй. Ганг эйгүүгээр. James Johnson бол уралдаж өстой болохгүй. Тэр чинь яг нэг James Johnson яг тэгээд дунд нь байсан Randall гэдэг нөхөр чинь хүмүүстэй маргалдаад байгаа шүү дээ. Бужигнаа баг дуусч яах чинь дарин дээр давс гэж Randall нэг далдаас нь James Johnson гэдэг дуулаа. Legacy баталгаар том байгаа. Яг даруулга болох үстэй. За нэвтрүүлгийн нүрүүд өндөрлж байна. Lakers-ийг гэхээс Lakers ганц юм болчихоо. Ingram-ыг Ingram харин яац. Тэр юу вэ? Би Lakers-ийг би зүгээр хэлсэн ш. Би Lakers-ийг 2K дээр авч тоглосон өстой гоё илээ. Би Lakers-ээр Desant-ыг бол Cavaliers-тэй хитэн төлцөө. Өстой гоё илээ. Тэгээ Desant-тай бас энэ өдрийн мэндийг хүргэе. Desant моми. Дэлсэлээ сая гэдэг. Урчин битээр 4 өнгөртөл тоглосон. Манай сайн бүр ярианы байв болчихлоо. Ingram гоё тоглосон. Гоё лээ. тоглолт өстой гоё. 3-аас шидэн оролтын урт гартай хамгаалал нь гоё лээ. 2 жилийн дараа бүр гоё болно заа. Яа да. Чи Lakers-аа би бүүсээ 2K үзье юм. Тэг мэдгүй би бол ойрын Facebook-ээр лайв хийгээд чамаагүй зөвшөлтөй болно шүү дээ. Гэтэ чи хизээ энэ бэ сонирхож ирсэн нэр хүмүүс их асуух байх. Өд чинь яг тийм яг л яг бүзэг нөгөө Jordan агагийн алдаг үе. Нөгөө Rodman модны гоё мой өстэй те. Яг тэр үе. Тэгэл нөгөө Indiana-тай финал, Utah-тай финал. Тэр мөрий чинь л яг хүүхд байхад нөгөө одод телевиз илүү байдаг үү. Тэрүүгээр үзээл. Одоо тест. Тэгэл нөө нэг гараал нөө нэг гэр оруулахын шорооны шийдэн дээр би Jordan гал хилээ гаргаад явж идэг. Хүн болгол гэдэг байсан да тэр үйл тийм. Хүн болгол би Jordan гэж хөгтөвч булаацалтаа Jordan яг л тэгдэг байсан шүү. Одоо энэ бэр үзэж байна.
Одоо яг үнийг үзэж чадахгүй байгаа. Маш их тоглож байгаа. Тэгээд ер нь bara тоглоомоос мэдээлэл аваад байгаа. Хин хаан солигдсон, хин гимтсэн. Би JR Smith-ийг гимтсэнийг би тоглоомоос мэдсэн шүү дээ. Жишээлбэл тэгээд Corver-ыг өчигдөр солилцоог би тоглоомоос мэдж байгаа байхгүй. Апдейт хийгдээд. Ingram яасан. Өөр сонирхол юу вэ? Бараг Lex-ийг болохгүй юм шиг үү? Ярих юм байна. Одоо ярих юм бол Lex-ийг шүүмжилж ярина заа. Угаасаа дэнт Нуулдаг учрал болсон байдаг те нэрээ. Чи юу яасан нь? Оо юу ярих гэж байгаа юм байна. Нэг юм асуух. Сая энэ үйлрэлт чинь Lex Chicago 2 яалаа. Биш тэр тоглолтыг үзлүү яалаа. Нэг юм болсон. Болсон баха те. Тэгээд түкээ үзүүлээ гэдэг. Түкээ дараагт энэ бооцоо тавь. Эзэж түкээр болсон. Үлсэлэнүүдтэй тий. За нэвтрүүлэгт маань хүрэлцээсэн баярлалаа жий. Тэгээд энэ талаар асуухгүй байвал мөнхөс миний буруу болох. Хамгийн сүүлийн хийж байгаа ажил киноныхаа нээлтийн талаар. За. Дууныхаа талаар. Энд чи яг хитэн гарах нэвтрүүлэг үлээ. Энэ 2 дахь өдөр. Тийм аа за. Одоо энэ 1 сарын 13 буюу энэ 5 дахьд юу яана? Манай Микроны босс 2 буюу Брюсний босс киноны маань нээлт бол 1 сарын 13-наас эхлээд бүх кино чатуруудаар гарна. Тэгээд хүмүүсийг бас ирж үзхийг уриалъя. Гоё кино болсон. Ихний кино чи доонд гарлаа. Ихний 2013 онд. Одоо ингэж 3 жилийн дараа гарч байгаа. Тэгээд их сонирхолтой адал явдал бөгөөд одоо тэр нэг уралдааныг бол бид нэр маш их одоо ач холбогдол өгж зураг авсан. Одоо нэг тэр сүүлийн уралдааныг бол бид нэр 7 баг 8 шин зураг авлаа. Тэгээд тэр бол нэг кинон дэр бол нэг 10 минут ч юм уу 7-8 минут гараад өнгөрөх хэсэг шүү дээ. Тэрийг л бид нэр тийм ач холбогдол өгж авсан. Тэгээ энэ баг зураг авалтын баг гэхэд 30 хэдэн хүнтэй баг ажилласан тийм. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Тийм учраас та бүхнийг одоо үзэхэд бол харамсуулахгүй байх гэдэгт би итгэлтэй байна. Тийм. Тэгээд мөн миний одоо студийн 6 дахь цомог 33 цомог одоо 1 сарын сүүлээр нээлттэй хийн. Биш юуг өөрчлөлөө шүү дээ. Нэрээ Big G, Snoop Dogg шиг болж байгаа юм шүү. Big G юу? Big G гэдэг нэр өөрчлөсөн шалтгааныг маш их хүмүүс сууж байгаа. Тэгээд би энэ шалтгааныг цаг нь болохоор хэлнэ. Тайлбар байгаа мэдээч хэрэг. Одоо хэлж арай болохгүй байна. Хэлж болохгүй тайлбар гэж байдаг шүү дээ. Хэлж болохгүй байна. Тэгээд яг болно. Утахгүй болно. Тэгээд тэгэхээр ягаад ингэсэн юм айгүй хөөрхөн жижиг юм байна. Нэг хүмүүс нэг амар томоор сүртэйгээр энэ ингээд ийм биег болчлоо сүртэйгээр хүлээж авах хэрэггүй. Амар жижигхэн миний амьдрал нэг айгүй хөөрхөн жижигхэн өөрчлөлт болно. Тэгэл тийм учраас болсон. Тийм учраас би ингээд нэрээ баг зэрэг өөрчилсөн байгаа. Тэгээд нэр ч яг энэ хоч шүү дээ. Хочоо баг зэрэгээр өөрчилсөн. Тэгээд тэгээд Big G гэдэг автороор 33 цомог маань одоо 6 дахь цомог маань 1 сарын сүүлээр өдөр нь бол товлогдсон байгаа. Гэхдээ киноны нээлтний дараа би өдрөө зарлая гэж бодож байгаа. Тэгээд айгүй гоё нээлтийн өдрлөг хийн. Бас та бүхнийг өрөө нээлтийн өдрлөгтэй. Айгүй гоё нээлтийн өдрлөг хийгээд тэгээд үзэгчтэй ч гэсэн урьж जैन. Тэгээд одоо юу яж идэх вэ? Одоо нэвтрүүлэг дуусгаад нэг жигийн сүүлийн дуун дээр хэдлээ микс хийгээд. Угаасаа манай нэвтрүүлэг яг энэ миксээр явж байгаа. Явж байгаа. Угаасаа эхнээсээ дундуураа цүлдээ бүгдээрээ. Тийм тэгээд хурдаан юм гээд гоё дуулаа шүү. Өстой гоё дуулаа шүү. Одоо real label хаа одоо өөрийнхөө компанийнхаа тий артист дүүнээс дугаараа айгүй баярлсан. Хүслээ айгүй гоё. Үнэхээр гоё үйлсэн. За нэвтрүүлгээ дуусгая. Баярлалаа жийлсэн тий. За баярлалаа өрсөнд баярлалаа. За эрт 7 хоногт уулзцгаая. Алтан алхамда туршлагаасаа суралцаа нарт минь байх хамуутайгаа асуудлаа хуралдаан чамайг дуудан